гэсэн үгүй. Тэрийг би бүр өстө үнэхээр уншиж чадаагүй. Үнэхээр аимшигтай. Одоо ингээд яг тэр сэдвийг хөндлөхлөөр ингээд хамаг би зарааж байгаа байхгүй юу? Бүр арайч ийм байж бас болдгийм үү те? Ийм юмыг энэ нөгөө амьд явахтаа ийм юм сонсон чинээ би бодож байгаагүй. Яг хөө кино минон дээр гардаг тийм нөгөө цовруул алуурчуд гээд байж лээдэг. Одоо ер нь цовруул алуурчуд ингээд амьд яваад байгаа юм шүү бидний дунд. Одоо шийдвэр гэхээр ер нь яг дэрэгт өвчтөг хүмүүсээ уусаа мэддэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүсээ яг үзүүлээд яг тухайн цагууд нь эмчлүүлээд явж байгаа юм байх гэж бодож байна. Ер нь бол одоо тэр сэтгэл өвчтэй гэдэг байгаа хүнийг ер нь хорсон дээрх гэж бодож байна. Тэгвэл энэ чинь тэгээд бас асуудалтай шүү дээ. Тэгээд бас одоо энэ хэрэгээс л зүгээр явж байхдаа хүртэл айж байна. Ер нь бол хаанаас ч хинч гарч ирээд хуталчих юм блэ яах юм блэ гэж айцтай байна. Би энэ үстэй хэргийг сонсоод амар эмзэглсэн, амар энэ хүнийг жигшсэн. За тийм хүмүүсийг бүр улсаас тусгаарлах хэрэгтэй. Бүр одоо сэтгцэн нөгөө өвчтөн хүн чинь нөгөө ял мал идэлхгүй тий? Одоо ингээд баргал зоргоор нь байлгах гэдэг юм шиг ярьдаг шүү дээ. Энэ бол тийм асуудал ерөөсөө биш. Энэ дахиад нөгөө өөр бас юм гэмт хэрэг хизээч гэсэн үйлдэхэд бол бэлэн хүн байж шүү дээ тий? Тэгэхээр энэ хүнийг бол бүр амар сайн тусгаарлах, тэр цагдан хорих ер нь цаашид ч гэсэн бас энэ сэтгцийн өвчтөе улсуудыг ингэж гадуур дотор яв хавь ойрондоо мэдэгдэх энтергээд зарим нэг манай байрны тэр мэргөө тэгтээ гимгүй л дээ. Тэгсэн мөртлөө нэг юм ингээ юугаа хийж байгаагаа мэдэхгүй хүмүүс явдаг байхгүй. Сохтуу мөхээр ирүүл. Тэгсэн мөртлөө хэрэг тариа яваад идэг. Тэгээ би энэ хүмүүсийг бас гайхдаг байхгүй юу. Тэгэхээр ийм хүмүүс бас л мэдээж жоохон шизофрентой сэтгцийн өвчтөе тийм л улсад ингэж явж байгаа бах тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг сайн хяналт тавьж ер нь тусгаарлах. Одоо саяны энэ жигшүүрт хэрэгүүлсэн энэ хүнийг бүр одоо баг цаазлах одоо яадгийг одоо өстө бод минут л юм бол зүгээр тариаг л унтуулчихна нэр тогтоомчгүй. Гэхдээ одоо энэ усуудч одоо эмчилт өмчлөлт газар байдаг юм. Тийм одоо тэр сэтгцэн өвчтөе усууч бас гэцүү шүү дээ. Тэр нэг эмдэг домдгоор нь одоо тэр юм хэрийн одоо тийм хэрэг хүлээх тийм чадвартай чадваргүй хоёрын одоо тэр эмдэг домдгоо нь одоо үзэж хараад янз бүрийн юм одоо үнэн бодит байдлыг гаргаж өгмөр байх. Бол одоо нэг айл хүний аим нэг сайхан түнний санаа нэг хуучин монголчууд ч одоо тийм л байдаг байсан. Одоо тэгээд айл улсууд нь ингээд нэг хоног өгөх бас хэцүү юм байна. Тиймэрхүү байна. Тэгээд юу н айх маах дээр бол өдрийн цагаар бол энэ гайгүй гэж боддیں۔ Гэтэ оройн цагаар бол жоохон хэцүү л ахтаа гэж бодоод байдаг шүү дээ.